За хай манайхаа би өөрхөн талаар нэг нууц юм хэлье заяа. Танаас ингээд 10 жилдээ болж исэн хөвгтэй юм шиг хөвгтэй юм шиг одоо тэр үед бодоход гонигтайсан заяа. Одоо ингээд бодоход хөвгтэй байгаа байхгүй юу гэхээр штэ би автобусын дотор 10 жил тахтаа автобусын дотор зүхээ орхиж исэн ч юм одоо нөгөө чигчлэн дунд надаас ингээд сугараад үлдсэн. Тэгээд би нөгөө буух гад зүтгэж байхдаа анзаараагүй орхио явцсан. Тэгээд зэрэг мэдхгүй сургууль дээрээ зүхгүй дэвтэр номгүй очоод тэгээд багштай загнуулсан цаашин тэгээд толгой мартаад ирэхгүйсэн гэх нүг багш нар загнад штэ. Тэр шиг загнуулаад гэртээ очоод бас ээж авдаа загнуулаад ахиж тэгэл хамаг юм цуглуулж штэ. Тэгэл тэр үедээ жоохон гонигтай лсэн л та гайхал өөрөө бараг шокнд тавил. Сүх яац юм болоо гэж бодвол тэгсэн чинь одоо батсан чи нийт мэдээлэл санагдаж байна л да. Гэтэ би амар гоё хөгжилтэй яг гоё ойлгомжтой ярьж чадахгүй юм аа. Тэгтээ таадаас нэг юм хэм тохиолдчихсан бол комент хэсэгт бичээрэй. За баярлалаа. Нийт мэдээлэл алхасчаарай. За хай манайхаа. За хай би өнөөдөр машина цэнгэлэнгээ цагаат хийнээд Микачи өглөөний цаг идэж байна. Тэр сайн сонсогдож байна. Юу авсан бэ? Тэр өглөөний цаг өөртөө гэх шиг барилс нэг юм бургер авсан. Нэг кофе авсан байгаа. Тэгээд харанолки буюу шарсан төмөс нүгээр ингэ тавьчих. Давс байна. Сэрэ хутга байна. Захад нэг авсан байгаа. Тэр юу вэ гэхээр өндөг сэртэй талхтай байна. За ингэ дуусаа. Ийм юм авсан байна. Одоо идцгээе. Би энэний нэг хавчуултыг юм алгуулсан. Энэ нэг тал руу уурчиж. Ийм талах өндөг сэр байна. Зя одоо эхлээд энийг идчих тийм үү? Өндөгтэй. Салах. Юу гэж вэ? Ингээд тавьчих. Юу сайн сонсогдож байгаа л. Амдаа сорч харагдаа. Өнөөдөр миний мейкап ямар байна? Би намайгаас нэг сонирхолтой юм ярих уус. 10 жил тахад амар уцаа хайдаг байсан. Хайдаг шээ. Алдчихдаг байсан. Нөгөө хэмээн хулгайч нар амар их тийм. Гэхдээ одоо ч гэсэн байдаг хахалтай тийм. Тэгээд тэр үед нөгөө хятад том утас нар идэгсэн шүү дээ. Би тийм утас аягүй их барьдаг гэсэн байхгүй юу? Тэгээд тэр утсыг бол би 5-6 гэсэн бах уу. Бэсгээл цаач. Тэгээд би нэг юм дээр нэг анхны утас байна. Утасны Nokia Moco илүү ямар утас л да. Гэрэг яаж адлаа тэ тоглож явж хажлуу яаж ажиллана. Утас хайцсан байхгүй. Тэгснэ ээж аваа хоёрт дээрэмдүүлсэн ингээ хутлаарцсан. Тэгээд дээрэмдүүлсэн ингээ хутлаараад амар ойлаад заа. Анх удаа утас хайчаад бүр амар гайхаад ойлаад яхаа мэдхгүй. Ээж аваад хутлаалаад дээрэмдээд ингээ нэг хоёр шуудаатай тэгээд цагдаа дээр очиж цэмэрлүүлж мэдүүлүүлээд. Тэгтээ яг тэр хавар тийм таншааны ч юм уу гэр оронгоо таншааны хүмүүс амар их явдаг гэсэн л та.
тийм цаашаа юмс юм хийдсэн. Тэгээ тийм цаашаа юмс намайг дээрэнтэй авцаа гэсэн чи ээж аваад намайг зангаагаар за өөрөө зүгээр яг. Тэгээд тийм хүмүүсийг очиж хэлэхгүй бол болохгүй гэж. Хараад очиж хэлээд. Надад 10 минут байгаа болохоор жоохон хурдан идэх хэрэгтэй. Тэгээд яасан бэ? Тэгэхээр дээрэмдүүлсэн. Намайг гаражны арстаар авч орчоод дээрэмдсэн байгаа юм уу гэж өгөхгүй бол яа гэж сүнлээд марцчих жаварцсан. Тэр амир юм болчихсон шүү дээ надаас. Амир юм чинь болох нь хаашаа зүгээр тэгж амир юм болсон юм шиг. Ээжээ тоглоочсон. Ууштай. Тэр үед худлааш нь зовлохгүй яа. Нэг байна. Кофе. Дуулаарай. Амар халуун бай. Одоо энэ гурав юм шиг. Машин цэнэглэгдээд дуусчлаа. Одоо тийм бүрээр идчихв. Хэлчихвээ. Авокадо байму. Жоохон баам шүү. Тэг тань. Уже махам мэдгүй бол. Махам мэдгүй. Махам мэдгүй шүү. 근데 먼저 가봐. 잠시만요. 오늘들 어렵더들. 그래서 일단 알아봐야 잡았죠. 일단 오늘들 4원 있어줬어. 들어간 달라며. 오늘 등에 사는 달라. 알아봐야 잡았지. 뭐다 나한테 잘 쳤어. 3만 원 줬어. 커피. 커피 안 하시면 나. 오늘 어떻게 맞았어? 야, 왜 이렇게 죽었어? 근데 맞지 마. 그랬을 때는 눈에 오들어지지. 그랬을 날 그래서 다려 먹고 왜 할거든? 이제 다려고 있으면 좀 뭐 좀 설. 내가 화났어. 자, 또 싸발자. 무슨 발사.